Та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. Эхнүүдэл системээр судалгаатун болон судалгаатууны цагийн тооцоог хаанаас хянаж засварлах зааврыг хүргье. За эхнүүдэл системээр сургалтын менежер өөрөө ирэхээр нэвтрээд хөтөлбөр засыг нээд хөтөлбөр зассан дээрээс хөтөлбөрийн хичээл засыг нэгээд хөтөлбөрөө сонгоно, ангиа сонгоно. Тэгээд SSS татах товчлоорыг дарна. За SSS татах товчлоорыг дарсны дараагаар амжилттай гэсэн мэдээлэл гарсны дараа гарна. Мэдээлэлээ хаагаад нэг хуудсанд харагдах тоогоо нэмж өгнө. За нэмж өгсний дараагаар эхнүүдэлд хадгалах товчлоорыг дарна. Ийхүү цагийн тооцоогоо нэг листийг та бүхэн харж байна. За энэхүү багц цаг болон 7 хоног судлах цагийн тооцоо буруу байх юм бол танай сургуультай таарахгүй байх юм бол та засварлах боломжтой. Засварлахдаа хамгийн хойдлын батан дээр очиж дараад цаг тохируулах батныг нээн. За энийг нэглэхээр багц цагийг засварлах боломжтой байгаа. Мөн 7 хоног судлах цагийг засварлах боломжтой. За ингээд хадгалах товчлоорыг дарсны дараагаар багц цаг болон 7 хоног судлах цаг маань өөрчлөгдсөн байгааг та бүхэн харж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.